За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 11 сарын 11 өдөр болж байна. Нэгдүгээр өдөр. За бидний өмнө ярьж ирсэн нэг сэдв дахиж хөндөгдөж байна. Энэ юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шатдаун гэдэг асуудал. Түүхэн дээд хэмжээний хоногийн тоог эвдсэн ийм зүйл болж байна. За энэ шатдауны болж исэн процессыг нь хэдүүлээ ухаад үзэх юм бол нийт бол түүхэндээ 5 удаа болж исэн байна. За эхнийх нь болохоор 1976-аас 1980 оны хооронд бол 12 хоног болж исэн байна. 10 удаа гэж байна. За тэгээ 95-аас 96 оны хооронд болохоор 21 хоног 2 удаа 2013 онд 16 хоног. За энийг би аягүй сайн сандгийн Обамагийн үе гэсэн үг. Энэ бол ханшид маш том нөлөөлж исэн процесс байдаг. За дараагийнх нь 18-аас 19 он Дональд Трамп ерөнхийлөгч байх үед энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр Мексикийн дагуу хан өрх санхүүжилттэй холбоотой асуудал байсан бол 2025 оныгийнх нь одоо нэмэх 41 гэдэг хоног дээр явж байна. За та нар энэ мэдээллийг бол сонссон Америкт байгаа монголчуудаас энийг бол харж байгаа. Нийтдээ 725 мянган төрийн албан хаагч гэртээ ажилгүй суусан, зарим нэг нь цалингүйгээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор нисэх онгоцны бол хэмжээ буурч бол нэлээд их хэмжээний ачаал үүсэж гин гэдэг зүйлүүд бол яригдсан. За энэ яагаад гацалт хийвэ? Засгийн газрын ажилчдын санхүүжилт. За энэний санхүүжилт 10 сарын 1-ээс 11 сарын 21-ний хоорондох санхүүжилт байсан. Энийг бол арчилсан намаас гацаалт хийсэн байж байгаа. 3 шалтгаантай. За нэгдүг нь болохоор Обамагийн үеэс гаргаж ирсэн бодлого байдаг. За энэ болохоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн асуудал байдаг. Энэ бол Обамаг одоо 2008-аас 2016 онд ерөнхийлөгч болж суулгахад хамгийн хувь нэмэр оруулсан мөр хөтөлбөр байсан байж байгаа. Хоёр дахь нь болохоор Dogecoin буюу засгийн газрын үр ашигтай байлгах агентлаг гэж байгаа тийм үү? Энэний асуудлыг сөхөж ярьсан арчилсан нам. Гурав дахь нь болохоор Сенатаас та нар 60 суудлыг авч иж энийг батлах ёстой гэдэг энэ гурван шалгуур нь нийцэхгүй байсан учраас энэ хойшлогдсон байж. За энэ 41 хоногийн хугацаанд юу болов вэ? За ямар ч хэлсэн Обама бол буулт хийсэн. Юу вэ гэхээр эрүүл мэндийн даатгалыг энэ төсвийн санхүүжүүлэхийг хилэлцэж батлах юм бол энийг ярилцъя гэдэг. За тэгвэл хэдүүлээ эрүүл мэндийн даатгалыг хэдүүл аваад сонирхож үзье л да. За энийг бол 2010 оноос л яг хэрэгжүүлж эхэлсэн. За энэний сайжруулсан татаас гэж яриад байгаа. Энийг болохоор 2021 оноос хэрэгжүүлсэн. Энэ нь 2019 онд гарсан ковидтой холбоотойгоор эрүүл мэндээр бол нэлээд асуудал үүсэж байгаа учраас үүнийг сайжруулсан гэж байна. За энэ юг хэлж ийн гэхээр Америкийн нэгдсэн улсын нэн ядуу тий. За одоо үүнийг статистикээр аваад үзвэл бол орлогын түвшин 100 болон 400%. За энэ мөнгөн нүгээр аваад үзвэл нэг хүний орлого жилдээ 15 мянгаас 60 мянган долларын орлоготой байвал үүнийг яаж ийн гэсэн үг. 100%-аас 200 гэж үзэж байгаа. За тэгээд дээшээгээ яваад эхлэх юм бол 60 мянгаас нэмэхэд 400% гээд энэ үнд таарсан нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэсэн үг байхгүй. За энийг хувилбартай яаж тооцсон бэ гэхээр ямар орлоготой байх нь хамаагүй 400 хүртэл орлоготой байх юм бол 8.5%-ийн татаас авч байгаа гэсэн үг. Энэ нь маш бага гэсэн үг байхгүй. Тэгээ энэ за жишээ нь аваад үзье л да. Америкийн нэгдсэн улсын 27 настай иргэн жилийн орлого нь 35 мянган доллартай байна. За одоо энэ сайжруулсан татаасаар болохоор $50 төлнө гэсэн үг. Тэгвэл 2026 оны 1 сарын 1-ээр энэ дуусгарлах чинь хуулийнх нь хугацаанд тэгхийн бол энэ нь жилдээ $1033 төлнө. Нэгсэндөө Америкийн ихэнх иргэдийн тийм үү. Одоо энэ эрүүл мэндийн даатгалд болохоор 2025 оны байдлаар 22.8 сая хүн байгаа гэж үзэж байна. Энэ хүмүүс дунджаар $700 жилдээ эрүүл мэндийн даатгал төлөх болж байгаа гэсэн үг байхгүй. Хэрвээ энэ эрүүл мэндийн даатгалыг сунгаж дахиж сайжруулж оруулж ирэхгүй болов. За энэ статистикээр 22 сая байгаа хүн энэ эрүүл мэндийн даатгалыг канселдах юм бол 26 онд 18 сая болж буурна. 30 он гэхэд 15 сая болж буурна.
За үүний улмаас бол статистик үзүүлэлтэд 4.8 сая хүү даатгалгүй үлдэнэ. Яг тэгэхээр татаас төлөөд эхлэхээр бид нар мэднэ тийм. Бид нар Монголд байгаа. Монголд байгаа учраас бид нар эрүүл мэндийн даатгалыг маш багаар төлөөд эрүүл мэндийн үйлчлэгийг болоод улсын бүх эмнэлгээс авч болж байгаа харьяалтай дүүргийнхэн тийм үү. Тэгвэл Америкийн эрүүл мэндийн салбар улсынх гэж байхгүй дандаа хувийн эмнэлгүүд байдаг. Энд эрүүл мэндийн даатгалгүйгээр орж үзүүлэх юм бол маш өндөр өртөгтэй. Тийм үү. Зүгээр энгийнээр боод үзэхэд бид нар 911 рүү залгаад тийм үү. Түргэн ирэхэд тэрний төлбөр болох $1500 төлдөг. Ер нь бол эрүүл мэндийн даатгал маш өндөр. Энэ дээр бол боломж олдог энэ ядуу иргэд бол эрүүл мэндийн үйлчлэг авч чадахгүй байх гэдэг учраас эрүүл мэндийн даатгал дээр бага татвар төлж тэгээд яг эрүүл мэндийн үйлчлэгийг авах одоо тэнцвэртэй бодлого гэсэн үг байхгүй. За энэ зүйлийн маргаан гэсэн үг. Ер нь бол энгийнээр тайлбарлах юм бол энийг бол Дональд Трамп хэлэлцэхгүй байсан. Санхүүжилтийн асуудлыг нь ярилцахгүй үгүй гэдэг ингээд канселдсан байсан. За гэтэл энэтэй холбоотойгоор ер нь гол асуудал нь 41 хоног үндсэндээ буулт хийхийг хүлээсэн гэсэн үг арчилсан нам. Үр дүнд нь 41 хоногийн хугацаанд 725 мянган хүн ажилгүй болж 41 хоногийнх нь алдагдал нь $18 тэрбум хүрчээд байж байгаа гэсэн үг. Америкийн засгийн газар. За хоёр дахь зүйл нь бол Dogecoin буюу засгийн газар үр ашигтай байдал. За энийг та нар мэдэх бол Elon Musk бол толгоолоод үндсэндээ тийм үү 1.5-аас 2 их $80 төсвийн хэмнэлт бол хийнэ гэдэг зүйлийг ярьж бол гарч ирсэн. Одоогийн статистик үзүүлэлтээр $150 тэрбум үр ашиг хийсэн байж байгаа. Тэгэхээр энийг болно, энийг канселдаа гэдэг зүйлийг арчилсан намаас тавьсан. Энэн дээр бол арчилсан нам бол ялсангүй ямар ч байсан эрүүл мэндийн даатгал дээр бол дахиж бол хилцүүлэг хийгдэнэ. Dogecoin-ыг бол Doge-ыг бол оролцохгүй. Энэ бол үргэлжлэнэ гэдэг зүйлийг бол тохиролцсон байж байгаа. За тэгээд өчигдөр буюу 11 сарын 9-ний байдлаар 60 санал авах хэрэгтэй байсан. Гэтэл 60 саналтаа очихгүй байжгаад 1.5 цаг хүлээсний эцэст ганц хүний саналаар нэг хүн ирж саналаа дэмжснээрээ 61 болж хувирсан байна. Ингэснээрээ энэ шатдауны асуудал бол үндсэндээ дуусгар болох гэж байна гэсэн. За энэ дуусгар болгол юу болох вэ гэхээр ямар ч байсан 11 сарын 12-нд гэхэд энийг яг нь Сенатын танхимаасаа гаргаад төлөөлөгчийн танхи руу орж батлуулаад за тэгээд Дональд Трамп бол гарсан дайрууд нь би дороо батлана гэж байгаа. Хугацааны хувьд бол 11 сарын 12-наас 11 сарын 15-ны хооронд бол энийг батлах магадaltaй болж байна. За ингээд асуудлууд хэвэн боллоо гэж үзсэн үр дүнд нь өнөө өглөө зах зээл дээр юу болов? За жишээ нь S&P 500 тийм Америкийн топ индекс 5 дахь өдрийн байдлаар буюу хагас үтсэний байдлаар 6600-тай байсан ханш маань дээшээгээ 6800 болж өссөн юм байна. Биткойн дээр гэрэл гээгээ бас гарлаа. $101,000 байсан биткойны ханш одоогоор 106,000 болж байна. За тэгвэл алтны ханш яасан бэ? Алтны ханш дахин сэргэлтийг бол авч өслөө. За 5 дахь өдрийн байдлаар $4,000 хаагдсан байсан ханш $4,079 буюу ойролцоогоор $79 өсөлтийг хийсэн байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар үжээ энэ бол батлагдах нь гэдэг бол хариу үзүүлж бол хөрөнгө оруулалтаа хувьцаа болон крипто руу алт руу хийж $10 ханшийг унгах юм процесс явж байна. За энэ нь болохоор цаашдаа ч гэсэн албан ёсоор энэ алавжаад шатдаун дуусах юм бол илүү их өсөлтийг үзүүлэх юм магадлал байна. За ямар ч байсан Америкийн нэгдсэн улс дэлхийн санхүүгийн зах зээл нэг асуудлаас бол гарч явах шиг байна. Ингээд оны сүүлийн алтны өсөлт бол эхлэх зам руугаа шулуурж явах шиг байна. За энэ хүрээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. Дараагийн бичлэгийн уулзлаа баяртай. Тэгээд илүү ихийг үзвэл сав дараарай.